удаа их асуулттай. Одоо нийлх хэлбэл утсан юм маань илүү битгүүлээ. Зөвхөн нэг пирийг уусчихсан. Яг арх уужаа барьжсэн. Тинчээс буцаад машин аваад гараа явсан. Тэгээ 3-4 цагийн дараа гайгүй ах гэж одоо гараа бичсэн нөгөөх нь өнөртэй л тэгэл. Одоо яагаад юм бол тоо тэгэл буруу тэмцэлээс нэг ямар нэг юм явж лээсэн. Утсан хүний хажуу талд бол би өөрөө сууж авахгүй. За өдөө энэ чинь бас яах вэ? Замдаа бас нэг ганц би уурчих гэж бодвол тэгээ энэ бол нэлээд жил 8 оны асуудал юм. Зочин орж авчирсан байна. Тэгээд өөртөө чинь зочноо хэлцүүлье. Надад маш тийм харамсалтай зүйл тохиолдсон. Согтуу жолоочийн балгаар одоо энэ осол бол гарсан л да. Тэр үед би 17 настай тийм жоохон охин байлаа. Дандаа юм тэрэгцэртэй байгаагүй. Ээжээсээ эрүүл сарвал бүрэн бүтэн өсөж хүмүүжиж соёл урлагийн сургуулийн гимназиум ангид элсэн орж одоо жүжигчин болох хүсэл мөрөөдөлтөд автаж явсан тийм охин байсан. Тэгээд соёл урлагийн сургуульд ордог тэр жил маань мөнхийн бэлгүүснээс доошхоо мдээгүй юм байдалд орсон. Тэгээд эмнэлэгт би жил 8 сар хэрцэн ихний 3 сар бол 3 удаа нурууны хаалгаанд орсон. Тэр ослоос үүдэлтэй уяа хүртэл өвчүүлж байсан гэдэг. Энэ ослоос үүдэлтэй маш их юм надад бол тохиолдсон л доо. Энийг ярихад надад аюу хүндэл байдаг л да. Дахиад хизээч юм үйлдэл гарахгүй гэж амлаж чадах. Би бол амлаж чадна. Уус үедээ одоо машиныг барьж байгаа. Тэгээд тандагч бай тандгүй ч гэдэг. Ерөөсөл газар дээр л боловлох хэрэгтэй л тийм. Би амар айтлаа. Бүр хийжсэн. Бүр тэр амар. Ер нь бол өөрийгөө ч бас сайн бодлоо л да. Ер нь би цаашдаа ямар ч үед нэгдүгээр цагтуугаар машин барихгүй. Тэр бол би өмнө ч цагтуу барьдаг байсан. Гэтэ цаашдаа хүмүүс нэгтэй хэлээл ойлгоод байгаа мөртлөө хийгээд байдаг юм. Хамсалтай тийм. Та бүхэнтэйгээ өнөөдөр бас ингээд уулзаад өөрийнхөө энэ түүхээс ярилцаад ингээд бас өөрийнхөө хэмжээнд бас залуучуудаа уриалж сэрэмжлүүлж байгаа та бас миний хувьд бол